Энэ авгаа чамайг өтгөөд хацтай. Чи яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Шүн алхан чиний өрөөнд ороод ямар нэг юм хийгээд идэг. Надад муу савин татаад. Би чамайг алдмааргүй. Энэ ширлүүдийг одоо яах юм бол? Одоо яавал гэж та газартай л тэгшлээ шүү дээ. Хажуу өрөө аимшигын уран сайхны кино. Бүх кино театруудаар. За миний хувьд одоо энэ кинонд бид нар одоо киноныхаа ард бас ингээд гараад байна. За тэгээд аливаа юм одоо жишээ нь эхлэх цаг хугацаа гэдэг л одоо бас их одоо хүнд даваа байдаг. Тэгээд бид нар одоо бол бид нар бас ингээд ажлынхаа ард гарцсан байгаа учраас одоо сэтгэлээ бас сайхан байна. Бат толго буюу солиод үлгэх сургуулийг одоо төгсчүчтэн найруулагчаар төгссөн. Одоо Ярлааш гэж ерөнхийдөө хүмүүс мэддэг. За тэгээд Мэлми Entertainment-ийн одоо захирал найруулагч гэж явдаг. За тэгээд бид хоёр бол одоо олон жил найзалж нөхөрлөж байгаа юм найзууд. 10 гаруй жил яг энэ жанраараа ингээд кино одоо зохиолч найруулж хийж байгаа. Ер нь уран бүтээлч хүн гэдэг бол альва жанртаа нөгөө үнэнч байна гэдэг бол маш гоё бас их тийм багтахууштай зүйл байдаг. За яг энэ үед нөгөө баг бүрдүүлэх дээр бол бид нэр уран бүтээлийн буюу production баг дээр бол найруулагч одоо найруулагчийн олон жил хамт ажилласан, за өмнөх амжилттай хийгдсэн аимшигын кинонуудыг хамт бүтээсэн багийг ер нь бараг тэр чигээр нь бид нэр авсан. Яагаад тэгэхээр уран бүтээл гэдэг бол энийг ойлгодог, харилцан хамтран ажиллаж чаддаг тэр хүмүүсийн хамтын үйл ажиллагаанаас бүтдэг ажил. Кастингийн хувьд болохоор манай кино цөөхөн дүртэй. Тийм учраас бид нар цөөхөн дүртэй хэрнээ тэр дүр болгоно нь өөрөө маш их үүрэгтэйгээр тэр зохиолыг зохиолдол их ноёноор болж байгаа дүрүүд байгаа учраас хэн байж болох вэ гэдэгтэр багаараа бол маш их сайн ярилцсан. За тэгээд ирэл хагуул хийж аваад бид нар тус бүртээ өөрийн гэсэн онцгой ур чадвартай үзэгчдэд өөрийн гэсэн байдлаар аль хэдийн хүрчихсэн уран бүтээлч нартай бид нар энэ кинон дээр бас ажиллаж байгаадаа маш их баяртай байна. За өмнөх хийжсэн кинонууд болохоор яг Монгол ахуйтай, Монгол өв соёлтой, тэгээд нөгөө цээрийн ёснуудаа илүү төлхөө барьсан, цээрэлдэг газрууд, тийм тухай кинонууд байсан. Энэ удаагийн болохоор нөгөө нэг хов хүний өөрийнх нь өөрөөс нь гарсан үйлдэлээс болж байгаа айдсууд, тэрэн сэтгэл зүйд нь яаж нөлөөлж байгаа юм. Тэгээд тэрнээс яаж даван туулж гарч байгаа юм. Тэгээд тэрийг аимшигаар яаж илэрхийлж болох вэ гэдэг талаас нь хийх гэж оролдож байна. Яаха. Чимэгөө. Явсаа. За миний хувьд бол энэ хажуу өрөө гэдэг уран бүтээл маань анхны яг өргөнд илгэсэн уран бүтээл болж байгаа. За тэгээд тэр тусмаа яг миний одоо зүхтаадаг хоёр жанр байдаг байхгүй. Нэг нь эротик кино, нөгөөх нь аимшиг кино. Яг яагаад сонгох болсон бэ гэхээр зүгээр нэг юм хоррор биш. Продюсер Чинзэрэг ах маань хань дүүнийг ирээд уулзатхаа psychological horror гэдэг талаас жанр бол надад маш их таалагдсан. Сэтгэл төгших болон сэтгэл гутралын эмгэгтэй ямар нэгэн байдлаар ингээд амар хялбараар шийдчихгээд явдаг ч гэсэн одоо ажил үйлс нь бүтэхгүй тэмцэх чадвараа алдсан тий. Амьдрал дээр одоо жишээлбэл нийгэм дээр жишээлбэл нэг тийм хүмүүс зөндөө байгаа. За тэгээд тэдний төлөөлөл бол миний ажилласан нацаг гэдэг дүр гэж харж байгаа. Одоо энэ хажуу өрөө киноны яг тийм хөрлөгийн дүр болохоор ялчгүй нэг тийм байх ёстой. Тэ? Байж иж тийм нацгийг тэгж гаргаж ирж тэ. Нацаг яагаад хажуу өрөө дүрлэлч юм бэ? Нацаг яагаад ингэж ийм
За яг киноноос л үзэх байх л та ийм сонир байдалд ороод ч юм ингэж явсан юм гэдгийг бас. За манай хажуу киноны бас нэг объект оршуулгын газар явагдаж байгаа. Тэгээд манай гол дүрийн айд сандарч ич цутаадаг нэг тийм сценэд байгаа. Энд тэгээд нэг төсөөллийн хий юм харж байгаа. Хий юмнаас цогтж байгаа нэг тийм сценыг авах гээд хоттой хамгийн ойрхон байгаа оршуулгын газар л та. Чимээгүй хотод ирсэн юм. Анх зохиол уншиж байхад л хүмүүст айд төрдий. Зураг аваад эхлэхээр бид нар ажиллаа хийж байгаа юм чинь. Энэ чинь зүгээр бидний ажил шүү дээ. Тэгээ юунаас найх вэ энэ чинь? Аимшиг кино их чинь аимшигтэй биш байхгүй. Аимшиг кино их чинь зүгээр л ажил байхгүй. Тэ? Уран бүтээл бид нар бас нэг юм хэлэх гэж санаа дуурах гэж оролдож байгаа. Тэрнийхээ л төлөө явж байгаа хүмүүс л болохоор зориг өөр юм болохоор тэр чинь айж хичээд тах гэж амар юм бол нэг байхгүй. Энэ шаглуудыг одоо яах юм бол? Одоо яавал гэж та газтай л тэгшлээ шүү дээ. Хажууроо аимшигын уран сайхны кино бүх кино театруудаар. Сэмэ санаа. За энэ бол манай киноны зураг авалтын объект. Энэ байран дотор манай зураг авалт явна. За одоо энэ өрөөнөөс эхлүүлээд хэдүүлээ нар зөв тойроод би та нарт уран бүтээлчтэй танилцуулъя. За эндээс эхлээд манай гол дүрийн жүжигчин, миний ээж, би өөрийгөө бас танилцуулах юм те. Би болохоор хажуураа уран сайхны киноны гол дүрд Минжингийн дүрд тоглож байгаа. Инх гэрэл байна. Тэгээд ээж маань дүр тоглож байгаа. За миний ээж өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. За хажуураа киноны дарийн дүрд тоглож байгаа Минжингийн ээж тоглож байгаа Эрдэнэт хотын хүүхд залуучуудын театрын жүжигчин Төвшин Жаргал гэж хүн байна. Тэр адилхан байна уу? Миний охин чи хөөрхөн царай л гэж. Одоо тэгээ яг зураг авалтын сетап өгсөрцөн, мейкап үсээ янзлуулсан байж. Одоо хувцас солих гацаа орж ирээд цамцаа сэлжлээ. Хамтраж тоглож байгаа анхны кино. Би ч угаасаа миний тоглож байгаа хоёр дахь бүрийн хэмжээний уран сайхны кино л та. Тэгээд бас ингээд хамтраж тоглохоор алсандаа баяртай байна. За миний хувьд баяртай байгаа шүү. За гарцгаая, баярлаа, баяртай. За одоо гарыг хэн ингэж их хаалга онгоолгоод гэсэн чи ерхий зураглаж байна. Мейкап бол аимшигын кинод бүр илүү чухал байдаг бах тэг чи. Тийм, ер нь арайд бусдаас арай жоо илүү ажиллагаатай. Ер нь одоо ингээд бодож байхад түүний нүүр мөр хувирдгүй нүүр гэж байдаг юм уу нэрнэсээ. Хувирах нь хувирна гэтээ яг ингээд нэг юм сансанд хүрэхгүй гэх юм уу. Тийм гэж юм. Түүнээс бол огт хувирахгүй нүүр гэж байхгүй л тийм. Яг одоо аимшигын киноны мейкапн дээр зөндөө олон ингээд янз бүр юмнууд тийм штий. Тэг та бол иймээс өөрөө айх уу? Биш тайхгүй. Би ер нь жоохон дотор жоох юм амар хүн байд юм шиг байлаа шүү дээ. Бид нар ерөнхий бас нэлээд шахуу зураг авалт маань явж байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь дор бүрнээл хийх ажлууд нь зөндөө их байгаа. Би яг ингээд нөгөө кинонд анх нөгөө мөрөөдөл байгаа шүү дээ. Кино тоглож үзэх юмсан, жүжиглж үзэх юмсан гэд. Тэгээ надад энэ бүр ийм одоо энийг яг юу гэдэг юм болоо нэршлийж би мэдэхгүй заяа. Тэгсэн ирнэ надад энэ зүйл бүр амар үнцэнтэй санагддаг. Яа бүр үнэхээр гоё яг одоо нөгөө тэдийн тид гэл ингээл так гэл зогтдог штеп. Тэгээ тэр бүр амар гоё. Тэгээ одоо энэ бол манай киноны ерөнхий найруулагч Абатолга Мэлмийн Entertainment-ийн хажуураа уран сайхны кино ерөнхий зураглаач Бат Эрдэнэ. За тэгээд хажуураа уран сайхны кино бүх кино чадвартаар гарч байгаа. Ер нь энэ кино маань маш их сонирхолтой болов байх болов гэж бодож байна. Ямар нэгэн зүйлийг тавьж явуулах цаг нь болсон бол та тавьж явуулдаг байгаарэ. Айцаас гадна та маш их олон зүйлийг олж авах болов гэж бодож байна. Хажууранд чинь яг хэн байт юм бол юу байгаа бол хүн байхгүй гэдгийг мэдсээр байжж тэгтээ тэнд юм байгаад байвал яах вэ? Тэрийг одоо яг олоод харчаасай л гэж бодож байна. Та бүхнийг хажуураа киног тулан сууж таалан болгоогоорой гэж хүсье. Бүх кино театруудаар гарч байгаа шүү. Хажууроо аимшигын уран сайхны кино бүх кино театруудаар.